Сүүлийн өдрүүдэд бас одоо улсын хурлын чуулганаар анхаарал татсан хэд хэдэн хуулийн төслүүд бол хэлцэгдэж байна. За ялангуяа төсвийн тодтолтой холбоотой асуудал бол яригдаж эхэллээ. За үүнээс гадна гадаад зээлийн үр ашиглалт гэдэг ер нь одоо төсөвтэй холбоотой асуудлууд бол нэлээд хөндөгдөж байна. Тогтвортой байдлыг хангахад яг одоо юу чухал байна гэж та харж байна? За бараг 15-6 жилийн өмнөөс бид нэр түүхийдийн үннийг тогтворжуулж эдийн засгийн савлага багасгах шаардлагатай байна гэдэг тухай яригдсан тийм ээ. Олон улсын хуулиуд засгийн зөвлөмжөөр энэний дагуу бид төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсон төсвийг дунд хугацаагаар төсвийн хүрээг хэлсэн баталдаг байсан. Гэвтэл энэ авсан арга хэмжээг бид одоо болтол бүрэн гүйцэд хийж чадаагүй. Тухайлбал сая өчигдөр танилцуулсан үндэсний статистикийн хорооны эхний 4 сарын төсвийн гүйцэтгэлийн тоо мэдээлэл гарлаа шүү дээ. Тэгэхээр энэ дотор ч гэсэн бидний төсвийг тасалдаад байгаа шалтгаан маш тодорхой харагдаж байна. 2024 онд нүүрсний экспорт 90 сая тонн түрээд нийт экспорт маань 8 тэрбум доллар төрсөн тийм ээ нүүрсний экспорт. Гэтэл энэ маань ганцхан жилийн богино хугацааны өсөлт байсан. За 2024 оны эхний 4 сарын байдлаар аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан дотор 3.5 их найд төгрөг төрж байсан байна. Өнөөдөр 2.5. Ингээд нэг их найдаар борц явж байна шүү дээ. 2024 оны орлогын албан доторын тэр өсөлт бол зөвхөн нэг удаагийн өсөлт байсан. Тухайн энэ олон улсын байгууллагын хэлээд байдаг тийм windfall tax байсан. Нэг удаагийн орлого дахин орохгүй. Гэтэл нэг удаагийн орлогоор бид нар тогтмол суур зардлуудаа цалинжуулсан. Цалин тэтгэвртэй урсгал зардал гэдээ байн өсдөг зардлаа. Тэгтэл энэ нэг удаагийн орлого бид нар нөгөө хуулийнхаа агуулгаар тогтворжуулахын саналгаа хийх хэрэгтэй байсан. Гэтэл энийг хийсэнгүү. Нөгөө орж ирсэн орлогоо маш хурдан заргээд тэр тусмаа бүр 24 онд маш том алдаа гаргасан. Яг энэ орлогыг олонгууд хагас жилийн дөнгөж харж хагаад сонгуулийн дараа 8 сард төсвийн тодтол хийгээд яаралтайгаар маар 7 хоногийн төсвийн тодтол хийгээд төсвийн зардлага бид нар 3 их найдаар нэмж баталсан. Тэгэхээр ийм байдлаар бид нар яг төсвийн тогтворжуулалтын бодлогын эсрэг арга хэмжээ авсан учраас өнөөдөр энэ хүндрэл үүсэж байна. Тэгэхээр 3 жил дараалал тэр нэг гинт төссөн өсгөгдсөн суурь зардлага бид нар буцаагаад хандж чадахгүй тийм ээ. Одоо энэ хэлцүүлгийн явцад эдийн засгийн хөгжлийн сайд маань удаагаар тайлбарлалаа шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд маш олон хуулиар өсгөгдсөн төсвийн зарлага маань буцаагаад танах боломжгүй учраас ингээ хөрөнгө оруулалттай хүртэл бид нар танахтаа тулаа шинэ хөрөнгө оруулалтгүй. Зөвхөн өнгөрсөн жилд одоо дуусгаагүй маш олон хөрөнгө оруулалтыг дуусгах тухай асуудал ярьдаг. Тэгэхээр бид нар бодлогын энэ дээр төсвийн тогтворжуулалтын цагт бодлогын хувьд маш том алдаа гаргаад явж байна. Яг одоогийн төсөвтэй холбоотой нөхцөл байдал бодит бизнесүүд дээр за иргэдийн одоо өрхийн амжиргаа орлого зарлага дээр яг ямар одоо том эрсдлийг шууд одоо үзүүлж байна. Хамгийн ихний үзүүлж байгаа эрсдэл. Сая хаврын чуулган дээр татварын багц хуулийн өөрчлөлтийг хэлцэж байгаа тооцоолчлаа шүү дээ тийм ээ. Одоо гişүүд гэсэн талаар нэлээд шүүмжлэлт яриад байна. Тэгэхээр энэ бол өөрөө аж ахуйн нэг татвар төлөгчдөд учирч байгаа маш том дарамт. Бид нар яг түүхийдийн нэг удаагийн орж ирэх орлогыг байнга байх юм шиг бодсноос болоод тийм ээ төсвийн суурь зардлуудыг бүгдийг өсгсөн. Энийг хэвээр хадгалахын тулд одоо татварын хөнгөлөлт чөлөөлт үзүүлэх байсан боломжийг алдсан байна шүү дээ. Буцаагаад тэр татварын хөнгөлөлтийг үзүүлэх боломж байхгүй бид нар нотийн буцаа олголт хийж чадахгүй. Одоо ингээд өнгөрсөн жилүүдэд байсан татварыг хэвээр явна гэж байна шүү дээ. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагуудын орлогоос боддог, хуваар боддог татварууд маань бүгд өснө гэсэн үг тийм ээ. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллаганд. Тэгэхээр уг нь бол түүхийдийн мөчлөгөөс хамаарат бид нар яг нэг тухайн жилд орж ирсэн орлогоо тогтворжуулалтын сандаа хийцэн бол ийм байдал үүсэхгүй тийм. Яг энэ өсчихсэн жилүүдэд харин эсэргээрээ 24 25 онд аж ахуйн нэгж байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх боломжоо алдсан байна. Тэгэхээр бид нар зөвхөн нөгөө стрим мөчлөгөөл бодоод одоо сонгогчдод таалагдах ялхам яаж хийх вэ гэдгийг л хараад байгаа болохоос биш тийм. Эдийн засгийн тогтвортой эрх жилүүдийн хандлагыг бид нар тогтвортой санхүүжүүлж чадах уу, ямар их хөөсөр санхүүжүүлэх вэ гэдгээ төдийлөн анхаарахгүйгаас болоод өнөөдөр ийм байдал үүсэж байна. Тэгэхээр хувь хүний орлогын албан дотор 1% болох бүрэн боломжтой боломжгүй гэхэд хилцүүлгүүд маш их явлаа. За дөнгөж сая таны яриан дээр бас татвартай холбоотой одоо хуулийн төслүүд дурддаглаа. Тэгэхээр ер нь зүгээр одоо яг татварын хуулиуд дээр өөрчлөлт оруулах цаг нь мөн үү? За ялангуяа одоо хувь хүний орлогын албан дотортой холбоотой энэ заалтуудыг өөрчлөх цаг хугацаа нь яг мөн үү? Уг нь бол 24 онд яг авах хэрэгтэйсэн арга хэмжээ мөн сонгуулийн дараа тийм. Сонгуульд оролцсон манай намайг өмөр хөтөлбөр бүгдээрээ л татварыг өсгөхгүй гэж амласан шүү дээ тийм ээ. Илүү аж ахуйн нэгжийн татварын дарамтыг багасгана. Тэгэхээр яг тэр амлалтаа хэрэгжүүлэх тухай 24 онд тэр ээлж тус чуулганаар мөрийн хөтөлбөрөөр болцуулалт батлах үедээ энэ тухай бодчихсон бол хамгийн тааламжтай цаг үе байж таа. Гэтэл одоо ингээд статистикийн том мэдээлэл харахаар нүүрсний экспорт маань бараг жилдээ 3 тэрбум доллараар буурч байна. Төсвийн орлого маань энэс хамаарат нүүрс салбардаг томоохон 10 аж ахуйн нэгжийн төлдөг аж ахуйн нэгжийн орлогын албан дотор ашигт малтмлын нөөц буурж байна. Үндсэндээ гол татвар буурж байгаа шалтгаан энэ л байна. Тэгэхээр энэ боломжоо алдсан учраас өнөөдөр бид нар яг тасарж байгаа орлого буурж байгаа үедэр татварын хөнгөлөлт хийх гэхэлэр сангийн амны хэлээд байгаа тайлбар үүсч. Бид нар бусад зардлаа санхүүжүүлэх боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо нэг бол тэр татварын хөнгөлөлт арай урт хугацаанд бодож хийх хэрэгтэй. Яг өнөөдөр эхлэхгүйгээр тийм. Магадгүй одоо механизмын тогтоогоод зөв механизм болоод жишээлбэл
хамгийн их татварын дарамт нэртэй одоо жижиг дунд бизнес байна шүү дээ. Энэ дээрээ татварын хөнгөлөлт үзүүлэх гэдэг шийдэлтэй хүрээд мөрдөх хугацаагаар хойш нь тавьж болно тийм. Эдийн засаг арай өгөөсөө төсвийн орлого сайжруулах. Одоо жишээл зэсээс бүрдэж байгаа төсвийн орлого маань сайжраад байна шүү дээ. Экспорт юм. Тэгэхээр энэ хандлага сайжрах юм бол эх жилд үнэхээр 27 онд бид эдийн засаг сайжруулах гэж үзэж байгаа бол 27 оноос мөрдөгдөхөөр зарим татварын хөнгөлөлтөө тийм хэлсэн болчихвол ингээ хоёр үе шүү дээ. Механизмаа тогтоод мөрдөх хугацаагаа хойшлуулсан. Аха. Сая бас инфляцийн үзүүлэлт бол гарсан. За 10.1%-тэй гарсан. Гэхдээ инфляцийн үзүүлэлт бол мэдээж ихний 4 сарын байдлаар махны үн өссөн. За олон улсын зах зээл дээр геополитикийн нөхцөлөөс шалтгаалаад газрын тосны үн өсөөд Монголд аль хэзээ нөлөө нь ороод ирсэн. Өөрөөр хэлбэл бол болоод өнгөрсөн одоо том үзүүлэлтүүдийг бол аль бис орд нэгтгэж танилцууллаа. Ирээдүйд яах вэ? 2026 оны 2 дугаар хагасд яах вэ гэдэг асуудал дээр яг одоогийн байдлаар тийм тодорхой тоо баримт авчгаар одоо хүлээлт үүсгэхээр төсөөллүүд бас харагдахгүй байгаа даа л да. Тэгэхээр таны хувьд энэ дээр яг ямар байр суурьтай? За хэрвээ бид нэр одоо өнгөрсөн 10 гаруй жил гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй, оюу толгойн ордыг бүтээн байгуулалтыг хийж чадаагүй бол өнөөдөр яг нөөцний орлогын 3 тэрбум долларын бууралтаар эдийн засаг маань агших байсан ба шүү дээ. Татварын орлого нь огсоо бүр энэс хүндэллэр. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого чинь маш зүг байна. Одоо тэгэхээр цаашдаа инфляц дээр түүхийн эдийн үнээс хамаарсан савлага бид нар ямар ч бас нэг удаа зөөлдсөн байна шүү дээ. Зэсийн орлого тийм. Тэгвэл одоо цаана юу үлдээд байгаа гэхээр манай хөдөө аж ахуйн салбар. Хөдөө аж ахуйн салбар дээр ялангуяа инфляцид хамгийн гол нөлөө үзүүлдэг хүнсний үнийн инфляцийг бид нар огч жолоодож чадахгүй тийм. Энэ бол яг байгаль цагаараас хамааралтай нэг хүчин зүйл байна. Хоёрдугаарт жолоодож болох хүчин зүйл байна. Ялангуяа хот суурин газрын хүнсний хангамжийг сайжруулах арга хэмжээний талаар олон улсын байгууллага 10 гаруй жил зөвлөж байгаа шүү дээ. Ханган нийлүүлэлтийн сүлжээ байж тухайн сард ч юм уу хоног тутам жишээл Улаанбаатар хотын зах зээл дээр нийлүүлэгддэг махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүний нийлүүл тогтвортой байх хэрэгтэй тийм ээ. Аль ч улсын жишээ. Зөвхөн Монгол улсад. Тэгэхдээ энэ сүлжээ бид нар 90 оноос хойш байхгүй. 90 оноос өмнө байсан байхгүй. Ямар нэг хэмжээгээр цомхон хүн амттай тийм Улаанбаатар хотын 500 мянган хүн амын хэрэгцээг хангадаг мах сүний нийлүүлэлтээс махыг бид нар туураар авчираад намар ингээд нядлахад Улаанбаатар хотын махны хэрэгцээг жигд хангаж болж байсан байхгүй. Тэгвэл өнөөдрийн 1.7 сая хүн амтай Улаанбаатар хотын хэрэгцээг тэр туурын мал гэдэг зүйл хангаж чадахгүй тийм. Тэгвэл одоогийн нөхцөл таарсан ханган нийлүүлэлтийн шинэ тогтолцоо хэрэгтэй байхгүй. Тэрийг бий болгооч гээд Дэлхийн банк, JICA гэдэг олон улсын байгууллага маш олон удаа зөвлөсөн. Тэгвэл бид нарыг тэрийг одоо хийгээгүй. Зүгээр л нөгөө ганцхан намайг эрхлэгчтэй бие ченжүүдэд найцсан яваа шүү дээ. Тэгэхээр энэ бол инфляцийн өрсөлдөөн гол эрсдэл. Одоо намар гэхэд одоо төлөвсөн хэмжээнд ургац авч чадахгүй байх магадлал байна тийм ээ. Байгаль цагаараа нөхцөлөөс хамаарат өнгөрсөн жилүүдэд нөгөө импортын гурил үр дээр ихээр ороод ирсэн. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар дээр хүнсний инфляц гэдэг эрсдэл хэвээрээ байсаар хамгийн гол анхаарах зүйл энэ л. Эдийн засгийн хөгжлийн сайдын зүгээс хийсэн мэдээлэл дээр бол махны үнийн өсөлтөөр засгийн газар бол ямар нэгэн байдлаар оролцохгүй зах зээлийнхаа зарчмаар явна гэдэг чинь Монгол банкны хувьд бол мөнгөний бодлогоор дамжуулаад бидний одоо хийх орон зай бол маш хязгаарлагдмал байна гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр одоо яг бодлого нь яг ер нь хин зангидаж одоо ямар арга хэмжээ авах ёстой вэ? 2020 онд баталсан засгийн газрын мөрөө хөтөлбөр. За сая өнгөрсөн жил баталсан 26-31 оны 5 жилийн эдийн засгийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө шүү дээ. Эдгээр төлөвлөгөөний дотор хот суурин газрын одоо махны хэрэгцээг хангах, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, махны үйлдвэрлэлийг цааш нь өргөжүүлнэ, тогтворжуулна гэдэг зорилт байж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх эзэн бүр хүнс өдөө аж ахуйн гэдэг эдгээр төлөвлөгөөнд зарцсан байна. Тэгэхээр одоогоор улсын их хурлаас баталсан бодлогын бичгээрэнт маань хөдөө аж ахуйн салбарын нөгөө хүнсний үйлдвэрлэлийн тал дээр нь төлөвлөгөө хөгжүүлэх бодлого маань хэвээр байна шүү дээ. Энийг засгийн газар хийх ёстой. Тэгэхээр үүн гэдэг бол арай өөр асуудал тийм ханган нийлүүл. Тэр нийлүүлэлтийг хэн хийж болно тийм хувийн хвшил хийж чадвал бүр сайн. Хэрвээ хувийн хвшил хийж чадахгүй бол тэн дээр төрийн оролцоотой зохицуулт хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгэхээр үнээс гадна цаана бидний анхаарах хэрэгтэй асуудал чинь нүүн доктортой нийлүүлэлт байна шүү дээ. Тэгэхээр энэ зорилт чи хэвээрээ улсын их хурлын зорилтоос буцаагүй. Засгийн газрын хөтөлбөрт өөрчлөлт ороогүй 5 жилийн төлөвлөгөөнөөс тийм тэр хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг зорилтыг бид нар авах учраас энэ зорилт хэвээрээ. Цаашдаа ч гэсэн хүн амын өсөлт хот суурин газрын тэлэлтээс хамаарат энэ хот суурин газрын хүнсний хэрэгцээг хэрхэн тогтвортой хангах вэ гэдэг зорилтыг бид нар зайлшгүй шийдэх шаардлагатай. Одоо шинээр хүн хот байгаас хар хорин хот байгууллаа ч гэсэн тэнцээ хүн амын суурьшлуулсаа тэн дээр дахиад хүнсний хангамжийн асуудал яригдана. Тэгэхээр энэ бол үнийн оролцоо гэдэг бол огт өөр асуудал. Тэгэхээр цаашдаа бид нар нөгөө хангалттай хэмжээний хүнсний үйлдвэрлэл биднээс өнөө өдөр хүртэл байхгүй байна гэдгийг л ойлгох хэрэгтэй.